Ив хотын гудамжинд шөнийн зах гэж гардаг. Шөнийн зах гэж сонирхоод ирсэн чинь баг оройн гудамжны олны юу юм шүү. Зах юм шүү. За энэ 100-ыг бичлэгийг яг өмнө харж байсан. Нэг ягтын гудамжны олон бичлэг яваад байдаг. Тэгэхээр нэг энэ 100-ыг харж ирсэн нэг галлагын цахан байгуулалтыг харах юмсан гэж бодож ирсэн харин ашгүй яг даарлцлаа. Дээрлцлаа. Яа юм бэ тийм бэ. За галаа хаана явж байгаа юм? Тий харчмаар байх юм. Энэ голдоо энэ доор галлаад юм байна. Энд нь галлаад тэгээд энэ тусдаа ингээд 11 ийм кабин дотор ингээд шарах юмаа хийгээд дотор шуургуулаа хийж тийм байна. Тэр голдноогоо гал нь 11 кабина дотроос нь халаагаад ингээд болгох шарах юм байна л да. Нэг төрлийн энэ жигнэх үйлдэлийг давхар хийж байгаа нэг тандираа санаа авч хийсэн юм уу да. Тэгтээ жижиг хэлбэрээр ингээд тасгаатай энэ шургуулгаар нь таслага хийчих. За сая хийсэн юу хийсэн эрдэнэ ши сая хийх шиг болсон. Тэрийг гарахыг хардж хайсан. Заалтаа бол зүгээр юу л байгаа. Хараад юм байхгүй юм байгаа. Битүүл байгаа. Гол юм нь яг энэ годын зөвхөн юу юм байна л да. За энэ нөхөр юу шарж байгаа юм бэ? Эрдэнэ шиш шараад ингээд хүмүүс өгчөж байгаа юм байна. Эрдэнэ шиш гоо шарсан эрдэнэ шин бас гоё өнөрч шүү. За энэ хоёр нөхрийн гэрүүлийн бизнес болтой. За ангаахаар нь харъя. За тэр чаркол нүүрс ашиглаж. Манай уугуул бойтой адилхан улаас шастдаг. Хостын нүүрс ашиг утаагүй нүүрс. Тагсгоо нүүрс л дээ. Доороо агаараа. Доороос агаараа шүү дээ. Бидэрт ямар эрдэнэ шиш ингэж шаардахгүй шинийг бас яг энэ зохион байгуулалтыг ашиглаад эрдэнэ шишээс өөр одоо юу гэдэг наг цаашаа ашиглаж болох юм байна. За энэ бол тандир байна. Вау. Чаколо тандир хийж чинь. За энэ бас юутэй доороо цогшуулагчтай. Тэгээд тэр халуун дээр нь харж байна. Өндөг болоод ингэ эрдэнэ шишээс давхар шаардж байгаа юм байна. Энэ талд нь юу вэ? Оо нөгөө нөхөр чинь би яасан гой зуух вэ? Энэ талдаа бас зуух юм биш шүү дээ. Энэ жижигхэн зайн тэрнээ бүхлийн бүрээ ашигласан. Цаана хоёр тандиртэй. Хоёр тандир хийгээд наатлаас нь ингээд юу хийцэн. Тэр шарах шиг давхар ингээд хийцэн. Тэгэхээр ингээд годомжны хоол хийгээд энэ олон хүн шавхад бол хоолыг хурдан маш хурдан гаргаж байгаа юм байна л да. За энийг юугаа тандираа нэг сөхтөн дахиад нэг доторхыг нэг харчмаар байх юм. Эний дотор байгаа шавар ийм том тогоо байгаа да. Тэрийг би нэгийг одоо авчихсан байгаа. Тэгээ гадна талын энийг хүнээр хийх ёстой хэлгээгүй л байгаа даа. Яг шууд тэр шавартыг ашиглах ч үгүй болно. Тэгээ жоохон бүлүүлэгтэй болигдуул байгаа даа. За хажуугаар нь ингээ жимс мэмс цаашаа өдөө урдж чинь. Бичлэг хийгээгүй хад амгалчих. За ер нь бол тандир л байна. Даах юу наад. Яа за good. Хоёр байна. За энэ тандирууд ерөнхийдөө бичлэгээс бас их харж байсан.
За өөр сонирхолтой гол нь нөгөө нэг өмнө ч яг хөө ингээд хийж байгаа хоолуудын хар сонирхдаг байсан. Одоо бол илүү энэ юу юм? Тонд хөрөмжийн голомчны хоолыг яаж энэ жижиг зайн гоё хийж байна. Тэрийг хараад бахээ. За энэ бол толин гэрэл байна. Манай мара мангасыг өөрөө зохион бүтээсэн толин гэрэл хийсэн байсан. Яг тэрнтэй төстэй ажиллагаатай. Дотороос нь гадаад дээд толио дээд давцангаа халаагаад давсан дээрээ юу хүснээ шарж болдог юм байгаа. За энэ бас жижигхэн зайд хийсэн хэд их гоё хийсэн байна. За ингээд зайцтай, хачиртай. За тэр амтлагчнараа олоод шараа шууд өгөх нь л дээ. За энэ юу шарж хараад байгаа. Энэ гахаан юу вэ? Гахаан гиз. Хаан шарсан гиз ч үнэхээр гоё амттай байд юм да. Яа. Халуун ногоотой шүү дээ. Янз. Энэ ч бас гоё юм иж. За энэ цаатлаар нь төөрөөд би галгыг нь бас харчна. Ингээд аялаа зарчих нь шүү дээ. За энэ гахаан гэсэн Монголд байдгүй юм билээ. Солонгост бол маш их байсан. Сая би өмнөх бичлэгийг та сонирхоод үзээрэй. Солонгосын хамгийн том махны цахаар явсан бас юм бичлэг байгаа. Мажаан гээд махны цахаар орсон. Яг энэ гахаан гизээ боловсруулад шаргал бэлдээд ингээд боловсруулад маш гоё болгож зардж байна лээ. За Монгол бол маа гахааны юм юу байхгүй учраас боловсруулах хөлбөр байхгүй учраас эдгээр нь ингээд шууд хаягддаг. Уун бол цэвэр ашигч энд явдгийн гэсэн дээ. Бид энийгээ ерөөсөө боловсруулахгүй тэгээ шууд. За түрүүн шаржсан нэгээ 3-5 дийгээ зарчлаа. Энэ дэр үн ханш нь байхгүй байгаа дээ. Үн ханш нь байгаа л байхад та би олж харахгүй байгаа дээ. Ингээд болчихчих шүү дээ. За энэ доор далгыг нь би харнаа тойрч ирээд юу баг чаркол тавьсан байна уу эсвэл газ доороос насаж ийн харъя. За энд бас жижигхэн юу вэ? Грил доор нь юу вэ? Тосын шууд осоор авчдаг ус юм уу шүл юм уу? Усан дэш таарах байх та. Гоо тавьчт юм бэ. Тэгээд энэ одоо гал нь хагуура газын гал юм одоо. Хясан дээр шууд шараад өгчдөг сифуд. Аа төлн гэрэл ингээд тусаа цэвэрчт юм дөө. Ми нэг юуны юм наадмаар яг манайх ийм төлн гэрэл дээр мангас маратай хамтраад гарсан. Манай мангас мараа яг ингээд төлн гэрэл дээр шаарсан чинь хүмүүс бохор нэгэ биччихсэн. Энэ нэг хоёр шаарал тэгээд шууд ингээд сая шиг дээр ингээд цэвэрлээд дараагийнхаа шинээр ингээд хийж идэг ийм зориулттай төлн гэрэл байгаа. Яг мах шаарддаг гэсэн хэрэгсээ цэвэрчдэг угаасаа. Энэ захуудаар угасныг цэвэрлэхгүй. Хүмүүс эдгээр бидний бичлэгэн дээр энэ болонгуудыг харчингуу заа шүү дээ цэвэрлээгөө нуухай энэ гээд бас нумууж өгсөн байсан. Учир явалт нь бол яг төлн гэрэл бол яг шаарддаг хэсгийг ашиглаж учраас тэрийгээ цэвэрлээд явчихдаг. Аа нөрөн болонгууд нь жоохон ашиглахгүй ингээд зүгээр бэлтгэлүүдээ хийгээд тавьчихдаг. За энэ доороосоо газан плетээр баг шиг бай. Сая унтрах шиг боллоо. Тойрж ич харна. Толин гэрэлээ бол доороос газаар газтай чалааж гэх байна. За энэ гудамжаар дангая. За энэ бол сифудны хэсэг байна. За манай нийтэн сифудын дүнхээр муу сайн ойлгохгүй. Тэр хүмүүс их гоё гэж шун дуралдаг юм байна лээ. Би ми бол одоохондоо муу. Нэг хатэрсий. За энэ нөгөө юу вэ наа? Хүзээний бууз байна. 微信收看50元。 Хоньны хошног хоньны гурвалтайгаа гурвалт энэ үе бүр зогсоо шүү дээ манайхаа энэ. Үу сайхан яг Монгол зогс байна. Тэгээд нөгөө бүзээний бууцтай. За энэ тэгээд яг цаана харж ийн сүйдэ цайтай хоньны чанс нь толгойтой. За энэ бол ер нь жоохон ханзын наач ойлгохгүй юм байна. Монголчууд нөхдүүдийн хэсгээр орчихлоо. За сайхан хоньны дунд чүмгүүд шаанцсан. Үзээний бууз янз юм. За энийг үл идмээр юм байна. Нэг тойрж ирээд нэг үзье. За ял чанс нь хоньны толгой шир. Бас янз яриж байна. Сүйдэ цай. 微信收看80 Сүйдэ цай 元。маань да нөгөө юу гэж бас үзээний бууз бас хийчихээ. Баяртай цай шарагдчих. Яа энэ бас энэ бэлтгэлийн энэ хэсэг бол доорын газын юутэй юу байд юм аа. Тогоо байсан өмнө би нэг харж ирсэн.
Тэр наадлын исэн жигнүүр юм бэ. Доод сэтийн харахаар жигнүүр цаатлан юуны цайны тогоо. Тэгээд эндээ хоолоодоо хийгээл ингээд нэг юу болчихсон юм байна. Нэг түргэн оолны хэсэг. Хоёр л. Манайхан ингээд удамжин заруулсан гална шүү дээ. Би бат матчгийн 500 мөр дуртай хүмүүс бол ийм газар салахгүй ш. За эндээс нь ерөнхийдөө удамжны хоол битээдэггүй иш илүү хөгжсөн учраас эндээс нь бид нар санаа аваад өөрсдийн болгож юугаа хөгжүүлээд өөрсдийнхөө цаг агаар нөхцөлөө бас тааруулаад хөгжүүлээд өөрсдийн болгож авмаар байгаа юм. За энэ нь халуун тоогоноос байна. За мөн толин гэрэлэндээ шарчж байна. Үнтүүцтэй хурав. Доор газар тааж ах шиг байна. Тэд цаатал газууд нь холбоотой харж байна. Тэгээд толин гэрэл ашиглаад толин гэрэлтэй өөр нь байхад их нэлээд олон төрлийн ер нь боломжтой ороод гарчих шүү. Би нэг юм гоё толин гэрэлтэй болж авнаа. Ямар ч өөрөө гоё хийдэг болно. Толин гэрэл гоё ашигладаг болно. За дахиад нөгөө нэг гудамжны хоол юм байна. Биш ээ. Далайн хоолнууд байна. Уг нь далайн шарсан самгохой шараа ихтэй янз юм. За ийвгийн оройн гудамжны зах гэсэн чинь гудамжны хоолны хоол шүндээ оройд гарчдаг юм байна. Энэ бол надад таалагдж байна. Өдөртөө яг ингэ тайлбарыг нөгөө Google-с би энэ газрыг TripAdvisor хоёроос Google-с хайгаад TripAdvisor руу ороод ингээд энэ газрын тухай уншиж болж ирсэн. Тэгээд өдөртөө энд юу ч байхгүй хаваасан ингээд машины зогсоол мосол болцсон байдаг гэсэн. Орой өдөр чинь бүгдээр эдрийг ингээд авч ийн бүх юмудны доороо дугуйтай байна. Түрээ гараад ирдэг юм баг та. Өдрийн хаваар яваг болсон мэднэ. Алталтаа ингээд манайхаа юу юм бэ? Энэ чинь хоолны юунд нь тусдаа өөрсдөө эдэн санал ширээт юм байна. Тэгээд эндээс авсан хүмүүс тийш сууд юм байна. За ингээд хаан тагалцаг. Хоньны юу юм бодоо? Чүмгаар хонь биш гандаа хаа юм байна. За ингээд эндээс бас сольж утгаал шууд чинь нэг хуурганууд болчихноо. Энэ харж ийн одоо галын одоо шингээ харах боломж гараад ирлээ. Хисан дээр ингээд шууд шаарчиж байгаа. За доодох гал нь юу юм бэ? Газны хэл юм байна л да. Тэр харж ийн цаатал газ нь холбоотой. Газын гэрэл дээр ингээд шууд хисан дээр шараа авчиж байна. За энэ ч бас шараар нэг гоё даруулга байдаг. За би бичлэгээ дуусчаад нэг хэдэн шараарыг ууж таарах юм гэдэг. За энд нэг шорлогнууд байна. Далайн бүтээгдэхүүний шорлогнууд толин гэрэлдээ шууд шараад өгч байна. Хил гал дээр шатахгүй байна. За энэ юу юм бэ? Нэмэлт ямар ч юм байна. Толин гэрэлдээ шараа өгч бас л газ. За энэ шарсан дүүхүү. Шарсан дүүхүүний хэсэг байна. За зайц болоод далайн бүтээгдэхүүн. Энэ одоо нугасны толгой биш баахан. За нугасны толгой бай. Тэр нугасны махаар хийх шиг байна да. За тэр ерөнхийдөө толин гэрэл их өгөөмөл ашиглаж байна. Энэ бас толин гэрэл байна. За энэ дахаа махаар боловсруулсан дахаа муу хойны муу хаг дарайл биш хонь хэр арай л өргөн юу тий хаврын энэ гахаан голон байна. Тэгэхээр энэ гахаан хаврыг болж таарлаа. Тэгэхээр гахаан цоосож байна. Зайц. Яа ингэ хийсэн бас гоё юм байна. За энэний гэрэл ингэ сарчмаар байна. Газын гэрэл юм байна. Тэгээд газын буюу халцаагаа гэсэн хажуу талаас хадж байна. Тэгэхээр дос нь нэг гэрэлэн дээр тусахгүй учраас утаа гарахгүй. Ерөнхийдөө гэрэлний гарч байгаа утаа чинь нүүрсний хэсэг гэхээсээ илүү энэ тос одоо туссан досных нь байдаг. Тэгээд тосын нь доошоо юурын дээр тусаж аваад тусан дээр тусаж аваад даглаад цаатлаас нь ингээд шатж байгаа юм байна. Тэгэхээр энэ хэсэг утаагүй. За энэ бол гоё. Одоо яг энд харагдаж байна да. Тэр цаатлаас удаагаад
Бас үсээд байгаа нь цаанаасаа шарж байгаа байг. Наашаага. Тэгээ доороо досын досч авдаг савтай туссан. Тэгэхээр ингээд юу махан досон дээрээ тусахгүй юу яагаад байгаа юм. Утаа гарахгүй байгаа. За энийг бол бас юундээ тусаж авмаар юм байна. За бидний сая төв цэнгэлтэр гарсан бидний их хутаатай нэг шүмжилсэн. За тэр шүмжлийг бол үнэхээр бие сэтгэлээрээ мэдэрсэн. Өөрсдөө ч утаа гаргаж байгаадаа аюу гимссэн. За тэр бол нүүрсний утаа биш. Махан олдох утаа авахгүй ямар ч утаа гарахгүй. Тэгээ махан тавьчихаагүй махны тусаад хиншүү гараад ирсэн байдал. За энэ бол гоё байна уу? Яа, дөөнөг кебаб хийчих шиг байна. Яа, дорн гисчээд хөршөндөө ороогоод өндийг дасчих шүү. Гоё харагдаж байна да. За яа хачрыг хараад байх юм. За сонгины хачир тэгээд байцааны хачир хоёртой өчөж байгаа юм байна. За энэ мэдээж гахаад байгаа л та. Цаатлын билет нь бол газан билет үг байна. Цаанаасаа нааша газан хадаагуур нь харж одоо ингээ хараад харагдана. Тэр удаан тийм байгааз. Ингээ цаанаасаа нааша ингэж галан төнөөд ингээ доошоо тосны явж байгаа учраас гал нь хиншүү утаа гарахгүй гоё шийдлээ. За энэ бол бас гоё шийдэл байна. Өмшин хоолмон дуусна уу? За энэ дахан юу вэ? Дахан годон байна. Дахан годонгийн бүгдийг сайхан ингэж шорлцсон. Шорлцсон дахан годон гэх юм баг та. Тэ аюулын хурц хэлбүүдээ. За тэр тодон гэрэл цэвэрлж байгаа байдал харж байна уу? Манайхаа бид нар бол тодон гэрэлээ ингэж цэвэрлэдэг. Хүмүүс хачаад бохор байна гэж муудсан. Тодон гэрэл бол яг ингэж цэвэрлж ингэж ашигладаг. Одоо энэ дээр буцаад ингэ дараах програмыг шараад гаргацдаг ийм байгаа. Наадмаар бидний бас тодон гэрэл чинь онцгүй бохор байна гэж шүүмжилсэн. Тэрэнд бас хариу болгоод энийг харуулчих. Дэлхийн хаанч тодон гэрэл дээр ингэ цэвэрлэдэг. За энд бас тодон гэрэл дээр юу шарч байна? 8 аж. Тэгээ энэ зөвлөгнүүд юу яах юм аа? Энэ минийг дангаар нь ямарч даруулахгүй гэдэг юм. Мань ютэн тэгээд одоо шар айраг мариг заавал одоо идчихээж энийгээр даруулна гэдэг. Эдгээр чинь даруулахгүй зүгээр идчихдэг юм биш. Тэдүүдэд тэгэхээр арай жоохон даринтай юм шүү. За энэ төмс. За энэ жижигхэн. За цаатан досонд нь шараад өгчдөг. Хятад нэг юм түүх сонсч ирсэн. Нэг юм юунаас тариадангийн талбаануудаас ийм жижиг бүндүр юунууд чинь төмөснүүд аягүй хаягддаг байхгүй. Хаягддаг гинэ. Одоо энэ чинь нэг шууданд орохгүй Английн ялгалтанд хамгийн дөрөнд уншиж жижиг учраас ийм амар их төмс юу яадаг байсан юм бэ? Хаягддаг байсан юм байна. Гэсэн чинь нэг хятад тэрийн тариадангийн талбаудаас энэ жижиг төмснүүдийг бүгдийг аваад ингээд годамжны хоол хийгээд зардаг болоод тэр нь бүр сүлжээ болоод тэгээ хятад тэр бомтон болсон гэсэн ийм саяхны нэг түүх сонсч байсан. Саяхан ерөөсөө сүүлийн 10 жилийн дотор нэг хүн хийж хятад тэр бомтон төрсөн тийм түүхтэй. Дандаа ийм жижигхэн төмсөө. Тэгээ ийм жижигхэн төмсөө годамжны хоол хийхээс гадна янз бүрийн шүлтэй мөрт янз бүрийн хоол хийждэг. Шууд ингээд хэрчгүүд монгороор нь хийждэг. Тэгэхээр хүмүүс аюул дуртай. Зах нь гээд ийшээ таваарынхан зах нь ийшээ үргэлж юм. За таваарын зах дээр юу харах вэ? Ямар гутал мут. Тэр харж байна уу? 100 ёнд 6 гутал гинэ. Манайд нөө нэг 5000 их шиг 100 ёнд 6 гутал. 100 ёнд ч одоо 50,000 хөрхөө төгрөг. Тэр 6 чинь нэг нь 7-8,000 төгрөгийн гутал гэсэн. Нэг хэсэг маань ч нөө гутал 5,000 гэдэг шиг орой ингээ гарчдаг юм байна. Юу ийм юмараа их алдартай юм хямдхан зах гэсэн. За энэ одоо юу юм бэ? Энэ жимс цэгцгнүүрүүд юм байна. Тэгээ энэ дээр хүмүүс их ойшуулахгүй маа. Тэгээд нөгөө нэг муу хилээ шарсан бахан дээр л ойшилж байна шүү дээ. Фрэш жимс нэмсийг нэх магтаад байдаг бод амьдрал дээр ингээд бизнес болохгүй хүмүүс худалдаж авахгүй хоосон зогсож байна шүү дээ. За энийг би юу нарийн сайн ойлгохгүй маа. Нэг шүлэн дотор баах юм хийчээ тэрийг шүүрдэж идээд байдаг. Шүлийн уудах юм байлээ.
Энэ миний өстой ойлгох юм аа. За энэ жинсэн дахианы дахиа бай. Нуугс юм уу? Ингээд навчин дотор ороогоод жигэнчдэг. За яаж өгдөн харъя. Ингээд жигэнсэн нугсаа дахиа юм уу нугс юм уу дахиа ч юм уу. Ингээд харсан ч дахиа ч юм уу. Бүгдийг нь харсан нугс ч биш. За ингээд сайхан жижилж хэрчээл хамтдаа энэ цараад энэ ногоонуудаас дээрээс нь хичээл өгч юм байна л да. За. Тентний соус хийсэн. Энд ерөнхийдөө доор чигнүүр тавьсан. Чигнүүр дээр ингээд мод тавиад том навчинд оргоод тавьчихсан юм. Тэгэхээр навчных нь хамт бас жингүй энэ юунд орд юм байна л да. Дахианда. За энэ нөхөр бол нэг ингээд 2 м хөвгөө талбайд л чигнүүр жиштэй тавьсан дахиад бол. Энэ нэлийн удаан жигэнсэн дахиа хаа юм. Дахиад их жижигхэн байхын гор энэ юуны шүлний зөрүүлэлтээр дахиад магадгүй. Амиртан дахиад нэрлээд манайхан. За энэ гахаан бугулга байна. Бидний нэгүш нь хагалцаг тий. Тэгээ шуур гаацсан бэлгэн дээр шараар өгч байна. Юу юм бэ харж байна уу? Доор байгаа гэрэл нь гадуураа юм юутэй юм байна. Бүрхүүлтэй юм байна. Тэрэн дээр тосон тосхгүй тэрэн дээр. Цаад нэг бүдүүн гэрэл нь гадуураа юм үтэй бас нэг юм бүхүүлтэй байна. Яг ямар бүхүүл энэ одоо нарийн харагдахгүй байна. Ямар ч юм бүхүүлтэй. Шили юм шиг. Тэгэхээр энийх нь тосон дээр нь тосхгүй учраас ингээ утаа гарахгүй байгаа юм байна. За энийг хараад авлаа. Энэ нэг ингээ жижигхэн зайн бас болчихлоо шүү. Бид нар бас ингээ шорлог шаруул утаагүй шорлог гарчихл юм биш үү? Дараа жил наадмын талбай дээр ингээд утаагүй шорлог хийчих боломж бас байгаа юм байна. За энэ жигнүүр байна. Жигнээд удаа чигнэл дээр нь бас хэдэн соосчууд ингээд жигнээд авчижээ. За лофтэд өстэй болж байгаа юм байна. Та ингээ харж байна. Зургийн зургууд нь. Тийм. Лоп бас ингэж будааг чигнэж хийдэг яг энэ лофтэд өстэй технологи юм байна л да. Тэр ингээ харж байна. Жимсэн дээр хог бас хинж байх. Хүн жимс авахгүй л биш. Чи ингээл өөр юмнуудээр ноочрлол битүүл байгаа шүү. За энэ нэг өөр онц сонирхолтой юм юу байна? За өмнөх юуны Хөх хотын гудамжны хоолны бичлэг оруулсан байгаа. Солонгосын гудамжны хоолны бичлэг бас оруулсан байгаа. За өөр чи хаантын юм орууллаа. Би юу ноцсон газрынхаа юм гудамжны хоолны бичлэгүүдийг оруулдаг шүү. Та бүхэн гудамжны хоол сонирхдаг бол сөүдөөс гадна би өөр 2-3 жижиг хотуудыг бас оруулсан. Юуных том конжуг гэдэг солонгосын том конжуудаас бас бичлэг хийсэн. Том конжугоос гараад бас нэг жижиг хот байсан. Тэр нэр нь юу байсан бэ? Хинд оч бас хийсэн. За энэ бол адилхан байна. Давтагдаа явчлаа. За тийшээ. За энэ юу нэг юм Korea. Hello. За энд юу вэ? Эдрийг дандаа түүбүүгээр хийдэг шиг байгаад байгаа юм. Сонин үнэтэй. Би бол хятад илдүүлээ мэдчихдэг. Харин энийг сонин ойшоодгүй. Сонин шүлэндээ дүрээд давстай ачаамтай тэгээ зараад байдیں۔ Шүлэндээ ч юу юм бэ энэ? Сой соустай юм шиг байна. За шаарсан баян дуртай. За столын гэрэл дээр тэр баншуудыг шарх шиг болж энэ да. За шараа наашаа гаргаад тавьчих юм байна. Энэ дээрээ жоох халуун байлгүй юм байна. Тэгж яагаад за 근데 одоо ингээд эдгээр хаж нэг купегээр пад баншуулаад хацаг гэдэг байгаа шүү дээ. За энэ юу вэ? Энэ харин юу вэ? Яста юу нэгдэхгүй юм байна. Оо энэ Тэжгүй би бас энийг нэг удаа хийдэж байгаа бичлэг бас хийж оруулж ирсэн.
Энэ өтнүүдээс. За тэр могоог аваад идчихвэл яадаг юм бол доо. Энэ гол нь юу вэ? Энийг л мэдмээр байна. Юу юм болоо? Ястмэлхий юм биш үү манайхаа? Энэ ингээ харж ийн энэ хөлн. Энэ ингээ хөлн. Ястмэлхий юм болоо? За ямар ч гэсэн ийшээ нэг толгоо байна. Ийшээ нэг толгоо байна. Толгоо шиг харагдаад байна. Яг юу юм мэдхгүй. Ямар амт юм мэдхгүй. Мэлхий юм уу? Ястмэлхий юм уу? Ястмэлхий гэж магадгүй. За энэс нэг яваад идэж үзмээр л юм байна. А тэр хоргоо шавжуудыг би идчихсэн. Энэ шавжнууд тэр могоогод идээгүй. Энэ жом момууд идсэн. Эдгээр бол дайжгүй амттай гоё. А энэ мэлхий вэ хардаа. Энэ мэлхий. За мэлхийг бол яах вэ? Жоо байгаад. За яс мэлхийг харин нэгэд ингээд огт төсөөлөөгүй юм байж байна. Мэлхийг бол яхаа шарцсан байхаа харж ирсэн юм идэж үзээгүй. Яс мэлхийг ингээд шарцсан байхаа хараагүй. Төсөөлөж байгаагүй. Тэгэхээр энийг бол нэг идэж үзэхэд бас гингүүл юм байна. За нэг тойрж очиод идүүлээ. Яс мэлхий ч юм уу тэр юу идэх вэ? Мэлхий. Идэх үү? Юу ч бодож байна. Алин дээр үү? Сандаа бичээрэй манайхаа. Айлын нэг чи. За энэ бол загс байна. Фиш фүүдийг дандаа бүгдийг ингээд бүрмэл шараад авчиж. Бүгдийг бүр шараад. Манай загсны мангас Жапон бас эдрийг бол янзын ид юм да. Японд бас суши тоогоо шийж гад ирсэн. Бас загсны маш сайн тоогооч цаадаа манай амхандтай мангасд бүр байдаг. Сургалтууд дээр ирж хаяа загсны сургалт бас ордог, цэвэрлэх, янзлах, шарах аргуудаасаа танилцуулдаг. За энэ бас тадан гаралтай бүтээх юм байна. Оо шарин. Ийм шарин нэстэ дуртай шүү дээ. Таанч одоо тэр зай байхгүй. Тэр яаж нэг ястмэлхий юу хоёрыг талан давхар. Ястмэлхий мэлхий хоёрыг яаж ажиглахын багтаалаа гэж бодоо явж бай. Тэрс би энэ юунд шаримд их дуртай. За энэ шарсан дүүх амтлаад шараад өгчдөг. Тэр хараа бүрхүүлтэй бас л дүүх юм баг та. Энэ ч гоё юм шүү дээ. Царайдаг. Доктор нь юу байгаа юм бэ? Дүүх байгаа юм болов? За ингээд давхрагдаад явчих байна. Гадаас аим халуун байна. Миний хөлс усаал байна. Энэ суши. Хөөрхи. Томоко намайг нэг юунаас Японоос суши мастер ирсэн. Юуны суши хийх сургалтаа яг мэргэжлийн гол суши мастер заах чинь чи суугаач гээд өөрөө биний сургалтанд нь суусан. Суши хийгээд суутсан. Тэгээд суши мастерын одоо шав бас өөрийгөө суши мастер гэж нэрлэдэг байгаа шүү өөрийгөө. Тэгээд тэрийг хэн нотлохыг үл манай Томоко нотлно. Томоко нотлно. За миний яас хөөрхөн болон юу вэ? Билет туршлагын юм би. Зураг авахуулаад ингээд дооноо наагаад тавьчихна шүү дээ. Доон гэвэж их юм биш. За энэ талт юм. За юу яана? Тэг мэлхий л авч идээ да. Энэ донд хамгийн эвгүй амир юм бол тэр л байна. Тэрийг л идээ. Окей. Yes, окей. За нэг мэлхий згэлцээ ахгүй шарж ийн. За 거기가 말하자요. За захиалсан хоёр хоол маань ирсэн. Яс мэлхий зүгээр бах мэлхий хоёр. Яа shit. Би нэг чадахгүй. Энийг бол үнээр багтсан байна. Энийг ямарсан чөхөө гайгүй биш.
Манайхан мэдээ чинь гуйндаа их хөөрхөн махтай юм байна. Гуйны цотно. Гуйны цотно. За мэдээ бол ямар ч сууд алга манайхаа. Маш гоё амттай. Зүгэл юм болохгүй мэй. Такси машин юм шиг. Тэчүү. Гоё. За барахгүй юм чи энэ л байна да. Ястан мэлхий ингээ барахгүй нэ яана. Ячаад аим зөөлөн. Давсан юм чи амсъя да тий. Нэлтгнаад явчих яа. Хуухтай хөнөө хотоос юм гайгүй мөр. Ямарч нь 2-3 хазаал авлаа. Ханган байна. Амтнд юм зүйл биш. Амтнууд хэцүү биш. Батны царайч үнэхээр хогийн новшин хүл шэт юм аа манайхаа. Яа энэ муухай гэжтэй. Энэ юу нэ яг ингэсэн аюу хатуу тэрнээс доошоо ингэж хилцсэн юм харж байна. Танаа байна. Яа салгаач. Өнөө хөөгтэй толгой шиг юм байна. Юу нь айгу толгой чинь нэг юм тойроод олон амттай байдаг штэ. Яг нөгөө нэг юм шанааны толгойн ахны шанааны гой зөөлөн амт байдаг штэ. Хилний артал нүдний доотлог урхааны артал тий. Яг тэр шиг амт юм. Яа, ёолки. Цанаад ингээд нэлцанаад байгаа нь аюу хэцүү юм байна. Shit. Юу наад амдаа ичтэй ста. Та сори хараад ичлээ манайхаа ёо. Мөн мэдхий маань хамаагүй дээр юм амт идэж нэг юм. Хаатай. Яавал нутагийн дугаар юу отын шөнийн зах дээрээс санаандгүй явж байгаа нэг юм дугаар хийжтэй. Үшнэд юуны маань ясантины маань толгой ачиж байна. Толгойноо энэ гоё амттай байж магадгүй. Толгойн хүчүү үсгэх нь бахан нэлцгаад заан багаз энэний амсаад яг нүдний артлаг ухаа. Амт. За, баярлалаа.